Одоо тэгэхээр физик чадвараа давхар харъя 8 7 8 9 бас математик дээр ч гэсэн хэмжигдэхүүн гэсэн чадвар эзэмшүүлдэг. Тэгэхээр энэ маань энийг эндээ харьцуулсан их учир утгатай болно. Энийний цаана нөгөө одоо физиктэр чадал гэдэг ороод ирдэг. За чадлаас өмнө бас хурд гэж үздсэн байгаа. Хурд чинь нөгөө нэгж хугацаандах туулсан замын тухай байдаг. Чадал болох дээр бас нэгж хугацаанд хийх ажлын тухай ойлголт байдаг. Ийм учраас массыгаа хугацаанд хувааж өгöd. Энийг ингээ бичиж сурчих. Тэгэх юм бол чамд чи нэг сумаар олон хоёр туулаа буудна гэж монголчууд ирдэг штэ. Энэ инглиэр нөө нэгж хугацаанд энэ массын тухай ойлголт гараад ирнэ. За тэгэл одоо хэлбэрхэн тийм ээ 12 тооныг хуваах нь 8 цаг. Тэнцүү 60 цаг юм байна шүү дээ. 60 цагт M2. Энгүүл чи ирээдүйдээ их сайн шүү. За одоо энэ хоёроо шууд үржүүлэхийг уртад болохгүй нөгөө 8 ба 12 гэсэн тооны хамгийн их ерөнхий хуваагч нь дөөрөг учраас энд 2-ыг аваад энд 3-ыг авахна. Одоо энэ хоёр харилцсан анхны тав. Тэгэхээр 2-ны 3. За тоон одоохондоо яг юу нь байж нэгж нь хураахгүй. Одоо энийг үржих нь пропорцийн чанараараа 60 цаг. Тэнцүү M2. За одоо эндээс хүртэр хуваарьтайгаа ижил хэмжигдэхүүндэг хураана. Энэ хоёр нь энд ингээ хураагдана. Ингээд M2 тэнцүү 90 тоо. Байна уу? Анаа бичиж байгаа юу? байна. Би наад хийсэн бас хийсэн. Нөө А Б С Д эндэг юм хийсэн. Сайн. За одоо энэ ингэж за тэгэхээр энэ тариа хураах машин чинь өөрөө ийм боллоо штэ. 8 цагт 12 тонн удаа яадаг болсон. Энэ нь массыг хуваах нь хугацаа гэсэн энэ харьцаа чинь 2-ны 3 тонныг хуваах нь цаг буюу 1.5 тонн цаг гэсэн ийм тоо гаргаад авчлаа. Энэ чинь энэ тогтмол энэ бол энэ машин чинь 1 цаг тутамд л 1.5 тонныг хурааж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө машины чинь энэ бол 1 цагт гийн хугацаанд 1.5 тонн улаан буудаа хураагаад байгаа юм байна шүү дээ. Тэгэх юм бол 60 цагт гэдэг чинь 1.5-ыг зүгээр одоо энгийнээр бодох юм бол 1.5 тонн цагийг үржих нь 60 цаг гэхлээр бидний нөгөө энэ юу ч гараад ирж байна. 90 тонн ч гараад ирж байна шүү дээ. Тэгэхээр одоо дараагийн 7 хоногт тэр график үзэх гэдэг чинь одоо сая дараагийн 7 хоногт чиний байгуулах тэр юм байсан шүү дээ. 10x гэсэн энэ график чи байгуулах байсан шүү дээ. Тэгээд x-ийн оронд нэгийг тавих юм бол энийг үржих нь 1 тэнцүү y нь 10 гэдэг ингээд нэг юм график байгуулах гэдэг. Энд 1 байхад энд энэ нь 10 байх гэдэг. Тэгвэл эн чинь заавал зүгээр нэг юуг илэрхийлээд байгаа тоог нь мэддэхгүй 10 гэсэн тоог
байгуулал энэ ийм график байгуулах бид хоёр одоо энэ бодлогоо бодох чинь багш нь хичээл эхлэхдээ энэ бодлогон дээр ийм олон чадварыг зэрэг эзэмшийе. Энэ бол бидэнд бүх тийм хүнд биш юм аа гэдгийг харуулах гэдэг юм багш. За тэгвэл одоо энэ массыг хуваах нь T чинь 1.5-т тэнцүү болчихлоо шүү дээ. Бид гурийн хувьд бол одоо массыг хуваах нь T гэдэг энэ бол 1.5 тонныг хуваах нь цаг болчихлоо. Одоо энийг амьдрал дээр хэрэглэж чи энэ юм байна. Тэгвэл энэ энэ тоогоор бичсэн мөн юм болсон шүү дээ. Одоо эндээс явлаа шүү. Тэгвэл эндээс эн чинь 2.3 тонныг хуваах нь цаг үржих нь биш тэнцүү M2-ыг хуваах нь 60 цаг болж ирсэн шүү дээ. Тэгээд одоо энийг хураахгүйгээр 2.3 чинь үндсэндээ 1.5 тонн цаг. Тэгээд бодлого их утгачлж ихэд энэ 60 цаг тэнцүү M2 боллоо. Тэгэхээр энэ T2 цаг хэд ч байж болно. Заавал одоо 60 цагт биш. Энэ юу ч н одоо жишээ нь 50 цагт хэдийг хийх юм бэ? Ямар хэмжээтэй хураах юм бэ гэх юм бол бид нар 1.5 тонныг хуваахын цагийг үржих нь 50 цаг. Инглээр нөгөө инглээр сайн харж байгаа. Энийг үржих нь T2 тэнцүү M2 болсон шүү дээ. Тэгвэл эн чинь нөгөө цаг тутам 1.5 тонныг хураана гэсэн учраас энэ харьцаа бол ямар болох гээд байна? Өөрчлөгдөх нь тогтмол байх нь энэ харьцаа бол энэ улаан буудаан машины хувьд ямар болох гээд байна? Тогтмол болох гээд байна шүү дээ. Энэ хугацаа бол яаж болох нь вэ? Энэ өөрчлөгдөж болох нь. Дараагийн 7 хоногт ийм л юм үүсэх гэдэг нь өмнөх өөрчлөгдөж болох. Тэгэхээр одоо сайн харж байгаа. За энийг хойно урд нь оруулаад хоёр талд нь байрын сольчи. M2 тэнцүү M1-ийг хуваах нь T1 үржих нь T2. За тэр эх 7 хоногт үзэж байгаа ийм тэгштгэл байсан шүү дээ. Тэгэхээр энийг бид нар энэнтэй жишээд бичих юм бол M2 чинь Y юм байна. Энэ 10 гэсэн тоо чинь бит хоёрын хувьд бол хэд юм бэ? 1.5 тонн цаг юм байна. Багшин буруу биччихлээ. Энэ даруугаа биччихсэн. Энэ даруугаа биччихсэн. Тэгэхээр 1.5 гэдэг бол 10 юм аа. Энэ X гэж энэ X бол T2 юм. 10 бол энэ улаан буудаа хураах машины чадал юм. M2 масс чинь бол энд олох гээд байгаа Y пункт юм аа гэсэн. Ийм хамаарал болгоод тэгээ энийг график болгоод бичих нь байна. Тэгвэл одоо энийг график болгох юм бол энэ маань Y тэнцүү 1.5 X гэдэг ингээ бичиж болох юм байна. Тэр байгуулагддаг нөгөө бит хоёрын яасан M-ээр байгуулагдахгүй. Тэгэхээр багш нь саяныхаа дуусгач. Тэгээд дараагт нь дахиад хэлээд өгье. Y тэнцүү 1.5 X. За.
За ийм пункт, ийм график гарна. Бид хоёроо саяны бодсон компани. Тэг яг хоо багш дандаа нэг олимпиад юуны хүүхдүүдэд ажилладаг болохоор дандаа нэг час хийсэн юм өгчихгүй мэри гэдэг юм. За энийг юу ч гэсэн энд ингэ биччихье. Одоо чамд ойлгохгүй зүйл юу гарсан бэ гэхээр танах нөгөө пицца гэж ороогүй. Гэхдээ чи хурд гэдэг юм мэдчихэж байгаа шүү дээ энэ. Тийм ээ? За тэгвэл энэ бодлогыг ингээд орхич